За намууд нэр дэвшигчтэй тодруулаад эхэлсэн байна. Өнгөрсөн Бямба гарагт Монгол Ардын Хувьсгалт намын багжуулан хуралдаж нэр дэвшигчтэй тодруулсан тухай их сурвалжууд мэдээлж байгаамаа. Бусад нам эвслүүлж нэр дэвшигчтэй удахгүй зарлах нь тодорхой. За улсын их хурлын 2016 оны сонгуульд 14 нам 2 эвсэл 79 бие дагч өрсөлдөх албан ёсны мэдээлэл байгаамаа. Гэвч эдгээр нам эвслүүд сонгуулийн ямар системээр өрсөлдөх нь тодорхойгүй байна. За сонгуулийн хуульд 2012 оны сонгуулийн хэвээр тогтолцоог хадгалахаар болсон. Гэвч цэц пропорционал тогтолцооны заалтыг хүчингүй болгосон тухай шийдвэр гаргаж за олон нийтэд мэдээлсэн юм а. Тодорхойлбол улсын хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтаар гаргасан иргэдийн гомдлыг за үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар өнгөрсөн баасан гарагт хилэлцсэн. Ингэснээр сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 1-ийн 1 дахь заалтад хувь тэмцүүлсэн пропорционал за 102 дугаар зүйлийн 123 дахь хэсэгт улсын хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын сонгуулиар за 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэмцүүлэх сонгуулиар тус сонгоно гэж заасан нь за үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1, 21 дугаар зүйлийн 2, 3, 23 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг тус зөрчсөн гэж үзсэн байгаамаа. Хэдийгээр товн гарсан сонгуул ямар системээр явагдах нь тодорхойгүй болж байна. За сонгуулийн хууль хэлэлцэж байхад Монгол Ардын нам 2016 оны сонгуулийг цэвэр мажоритар системээр явуулах санал гаргаж ирсэн. Харин ардчилсан нам 2012 оны сонгуулийн тогтолцоог санал болгосон. Ардчилсан намынхан ч саналаа хамгаалан авч үлдсэн. Гэвч энэ 7 хоногт цэцэн шийдвэрийг хэлэлцэж хүлээж авах эсэх асуудал олон нийтийн анхаарал байгаа юм. Улсын их хурлын гишүүдийн шийдвэр хуульд өөрчлөлт оруулах эсхийг шийдэж чадахгүй бол цэц их суудлын хуралдаанаар хийх болж байгаа юм а. Хэрв гишүүд цэцэн шийдвэрийг хүлээж авахар бол улсын их хурлын тогтоолыг зөрчих болчиход байгаа юм. За улсын их хурлын тогтоол сонгуул болохоос 6 сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй заалт хүчинтэй хэвээр байгаа. Тэгэхээр сонгуул ямар системээр явсан ч зөрчилдөө маргаантай асуудал хөвсөөр байхаар харагдаад байгаа юм. За Монгол Ардын намын зүгээс пропорционал системийг халж тойргоо сонгогдох шийдвэрийг дэмжиж байгаагаа мэдгдсэн. Харин тэдний зүгээс гаргаж байгаа санал нь жагсаалтын 28 мандатын 20-ыг нь хөдөө орон нутагт үлдсэн 8-ыг нь за хүн амын төлөвлөлөөс үүдсэн дүргүүдтэй жигд хуваарлахын зүйтэй хэмээн мэдэгдэж байгаа юм а. За гэхдээ өнөөдөр сонгуульд өгсөн үед үндсэн хуулийн цэц маань ийм шийдвэр гаргасан. Энэ цаашдаа сонгуулийг одоо улсын их хурлын сонгуулийг хугацаанд болох хэсэгт нөлөөлөх болохгүй шүү. Үндсэн хуулийн цэц 6 сарын 29-нд сонгуул болдгоороо болох ёстой. Өнөөдөр цэцийн гаргаж байгаа шийдвэрээр сонгуулийг хойшлуулах ямар нэгэн шалтгаан болохгүй гэсэн байр суурьтай агуулгатай зүйл яригдсан байна лээ. За Монгол Ардын намын бүлэгч гисэн сонгуул хугацаанд болох ёстой. Сонгуулийн хуулинд үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс олж өөрчлөлт оруулах явдал нь сонгуулийг хойш нь тавих ямар нэгэн шалтгаан болох ёсгүй гэдгийг бас албан ёсоор бас байр суурь нэгтгэсэн байгаа гэдгийг та бүхэнд бас хэлье. Мөн энэ асуудал дээр улсын хурлын гишүүн улааны хувьд цэцийн дунд суудлын хуралдаанаар гарсан шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж жагсаалтын 28 мандатыг хуулийнхаа хүрээнд байхгүй болгох байх гэдэг дээр итгэж байгаагаа ч хэлж байлаа. Зөвхөн хуульчдын хийсэн судалгаагаар бол өнөө хүртэл дунд суудлын хуралдааны шийдвэр, их хурлын суудлын хуралдааны шийдвэр зөрсөн тохиолдол гараагүй юм гинлээ. Тийм учраас бол эцсийн шийдвэр ямар ч байсан 28 бол одоо үндсэн хуулиндаа нийцээд жагсаалтад алга болох байх гэдэгт би итгэж байна. За энэ асуудлыг ингээд хуулийн дагуу хэлцэхэд нэг асуудлууд нөгөө хугацааны асуудал байгаа. Одоо 5 сарын 4-өөс эхлээд намууд нэр дэвшүүлж эхэлнэ. Нэр дэвшүүлэхийн өмнө энэ асуудал эцэслэн шийдэгдсэн байх ёстой. Тийм ээ? Ахаал нөгөө цагийн нөлөө гарч ирж штэ. Зөвхөн хоёр намын ажлын хэсгийн хувьд гарсан юм биш. Энд чинь сонгуул явуулах төрийн ажлын хувьд хугацааны одоо ийм хязгаарлагдсан байдал байна. Тэгэхээр энэ 7 хоногт багтаж энэ асуудлыг ер нь шийдэх байх гэж би найдаж байгаа. Өнөөдөр намын бүлгүүд хуралдаж энэ асуудлаа ярьж байгаа болов уу гэж би бодож байна. Цэцийн дүгнэлтийг хүлээж авахар сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэг гарч за улсын хурлын тогтоолыг зөрчин цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол үндсэн хуулиа зөрчих юм а. Ёстой нэг энэ олон замын хаагур нь явах гэдэг нь болох байхаа. Ямар ч гэсэн цэцийн шийдвэрийг улсын хурл хүлээж авах эсхийг энэ 7 хоногт шийднэ. Асуудал улсын хурлын гишүүдийн мэдэлд очиж тэд шийдэх юм а. Нөгөө талаар нэгэнд батлагдсан сонгуулийн хуулийг өөрчлөх хэний хүсэл байв гэх асуулт хариултаа болно. Сонгуулийн хуулийг өөрчлөх хүсэл хэнийх байв гэдэг нь цэцийн шийдвэрийг хэн нь илүү дэмжиж байгаагаас харж болохоор усан гэхэд хийсдгээргүй болж байгаа юм а.